Амьдралын өнгө. Сайн байна уу? Сайн байна уу? За хаашаа явж байна вэ та? Одоо ажилдаа л явж байна да. Хаана ажилладаг вэ? Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу? Би Ховд аймгийн онцгой байдлын газрын гал төмөр унтраах аврах 48 дугаар ангид аврагч гал сөнөгч хийдэг. Өнөөдөр ээлжтэй тэгээд одоо ээлжиндээ гарахаар ажилдаа явж байгаа. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Энэ мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ? Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан гэх юм бол миний мөрөөдөл угаасаа мөрцтэй хүн цэргийн хүн болно гэж багадаа мөрөөддөг байсан. Тэр дундаа яагаад энэ онцгой байдлын албыг сонгосыг гэхээр хүнийг авран хамгаалдаг, хүний эд хөрөнгийг авран хамгаалдаг болохоор онцгой байдлын албыг сонгосон байгаа. Онцгой байдлын албанд ороод одоо би ингээд 5 дахь жилдээ ажиллаж байгаа. Ер нь таны ажлын эхлэл одоо өглөө маань хэрхэн эхэлдэг вэ? Одоо тэгэл ажил дээр очиод ангийн хашаанд ороод цэргийн хүн болоод эхэлдэг. Гал сунагчийн мэргэжил бол одоо тэсвэр хатуужил, эр зориг, эрсдэл, хүн чанарын бэлэгдэл байдаг тийм ээ. Бид өнөөдөр ажлынхаа нэг өдрийг танилцуулж болох уу? Болно. Орой. За ингээд чаажиллоо. За ингээд 7 цаг 50 минут болж байна. Би ингээд өдөр тутмынхаа хээрийн хувцас өмснөр өнөөдрийн миний ажил ийхүү эхэлж байна. Эрсдэл бүхэнтэй амөрсөн туллах тангарахтай. За би өнөөдөр ингээ 3 номерын үүрэг гүйцэтгэж байгаа. Одоо үүрэг гүйцэтгэхдээ авах багц хэрэгслүүдээ хүлээж авах чинь. Баг хиттэй байх. 200 тай байгаа. За сая бидэд 1-р онкороо жигсаад харуулгын томилтоо хийгээд хөдөлмөрийн аюулгүй зааварчилгаан дээр гарын өсгөө зурцсан байгаа. Одоо ингээд 2-р онкороо хүн нэг бүрийн хамгаалах тусгай хувцас хэрэгслээ өмсөөд 2-р онкороо жагсдаг байгаа. Өдөр бүр тайван эхэлдэгч хормхон зуурт амь насны төлөөх тэмцэлийг эхэлдэг мэргэжил бий. Энэ бол гал сөнөгчийн амьдрал. Эгэл атлаа эр зориг шаардсан ажил. Дуудлага ирэхээс өмнө ч тэд бэлэн байдал байдаг. Хувцас бүр, багаж бүр амь аврах хэрэгсэл. За дуудлага ирэх хүчит бид хэд бол 24 цаг үүрэг гүйцэтгэх хугацаанд ямагт бэлэн байдаг. Дуудлага ирэх хүчит бол надад хариуцлага, төвлөрөл хамгийн их байдаг. Хамгийн дөрөнд юу бодогддог вэ гэхээр тэр ямар төрлийн дуудлага байгаа бол тэр дуудлага дээр очиод ямар нэгэн хүний амь нас битгий эрсдээсээ, хүний эд хөрөн битгий эрсдээсээ гэдэг зүйл энэ дөрөнд бодогддог доо. Манай галтан унтраах 48 дугаар ангийн 1-р сарлаа гэж байдаг. 1-р сарлаа нь 2025 хугацаанд нийтдээ 26 удаагийн галтан мөрийн дуудлагаар, нэг удаагийн эрен хайх ажиллагааны дуудлагаар, нэг удаагийн үерийн дуудлагаар ажилласан байгаа. Баг хамт олонны тухайд манай баг хамт олон манай салааныхан уялдаа холбоо маш сайн байдаг. Яагаад гэхээр бид ямарваа нэгэн дуудлаган дээр очиход баг хамт олон болж ажилладаг болохоор оноол номерийнхоо өөр өөрсдийнхөө хийх ёстой зүйлүүдээ ягштал биелүүлдэг байгаа. Дохио дугарлаа. Хугацаа секундээр хэмжигдэн айдас биш хариуцлага тэднийг хөдөлгөнө. Баруун савд онцгой байдлын газар сонсож байна. Нэг тооч. Гэр шатчихсан бодлогоор. За мэдээ авлаа. Галын халуунд хүн чанар ил гардаг. Багийн хүч итгэлцэл галын эсрэгээ зогсох хамгийн том зэвсэг. Ажлыг хийх явц ямар нэгэн байдлаар айдас төрдгөө. Мэдээж айдас байлгүй ах уу? Яагаад?
галын шугамд яг нүүр тулж ажиллаж байгаа болохоор маш их эрсдэлтэй. Хүний аймнаас эд хөрөнгийг авраа хамгаалах үүрэг хариуцлагатай болохоор тэр эрсдэлтэйгээ бид хэд нүүр тулж ажилладаг. Нүүр тулж ажлын явцдаа бид хэдийн хамгийн их баримтлагдаг зүйл бол хөдөлмөрийн аюулгүй байдал. Ер нь дуудлагаар гараад хүний аймнаас эд хөрөнгийг авраа хамгаалах хизээч хүний сэтгэл зүрхнээс гардгүй. Ялангуяа аврагын хамгаалсан тэр хүний гаргасны дараагаар баярлалаа гэдэг үг, ам авраглаа гэдэг үг, тэр үгүүд бол хамгийн гоё үгүүд байдаг. Дуулаг хувцаа тайлахад тэд эцэг их хайн жирийн нэгэн иргэн болдог. Гэхдээ галын дуудлага ирэхэд дахиад л үүргээ санана. За гэр бүлийн ажлыг хэрхэн хүлээж авдаг вэ? Эхэндээ ер нь бол гэр бүл миний ажлыг нэлээд хүнд хэцүү болохоор санаа зовдөг гэсэн. Сүүлдээ гэр бүл минь миний ажлын онцлог хариуцлагыг ойлгоод ер нь урам зориг өгж дэмждэг болсон. Гэр бүлийнхэндээ урам зориг өгж дэмждэг болохоор миний ажиллах хамгийн том хүч болдог. Ядарсан үедээ яаж өөрийгөө тайлшуулдаг вэ? Ер нь гал сүнэгч болсноор миний бие бэлдэр ажлын цаг зохицуулт тэр тал дээр амьдрал гэсэн ер нь бол амьдралыг харах өнцөг шал өөр болсон. Яг ингээд цэргийн байгууллагад ороод ажиллаж байгаа үүднээс цаг ашиглалтыг бол маш хэмндэг болсон. Юун дээр гэх юм бол ажлынхаа ядаргаа иймэрхүү зүйлийг бол хамт олонтойгоо халуун дулаа уур амьсгалтай яриа хийх, гэр бүлтэйгээ цаг заваа зарцуулах, спортоор хичээлэх тийм зүйлээр л өөрийгөө тайлбарлуулдаг болсон. За тэгээ 2025 онд манай ахлагч Чотхон Баярын хувьд нийтдээ 26 дуудлага 2 авар хашаанд дуудлага бүгднгээр нь гарч ажилласан байгаа. Ахлагч Чотхон Баяр маань оны шилдэг гаснагчид тодорсон бас баяр хүргье. Хоёр бүтээр бол одоо 5 дахь жилдээ хамт онцгой хөлөө явуулахад ажиллаж байна. Манай автохоо бол ер нь сэтгэлтэй, хөдөлмөрч, тууштай, шаргуу, мундаг залуу. Найздаа шилдэг гаснагч болсонд нь баяр хүргье. Мен машины чи арцсаж швэн. Хүн тусалж дэмждэг болохоор энэ ажилдаа би дуртай. Тиймээс энэ ажлыг хүнд хэцүү гэж би шантарж орхих бодол надад төрдгүй. За сая бид хэд дуудлагаар гарч ажиллаад ирлээ. Дуудлагаар гарч ажиллаж ирснийхаа дараа машиныхаа усыг дүүргээд машиныхаа цэвэрлэгээ үйлчлэгээ хийгээд дээшээ салаан даргынхаа өрөөнд орж галынхаа ярилцлагааг хийсэн. За бид нэр одоо ингээд чөлөө цаг болоод амрах байранд орж ирсэн байна. Одоо утахгүй цагийн дараа оройн тооллохдоо Барууд ширп. Оройн зуганы дугаарлаад гарш Сэрүүн орой сэтгэл сэргэм сингэн холоогоор дугаан өргөё. Эгэл амьдралын цаана үнэнч зориг оршдог. Энэ бол гал сонигчийн амьдралын өнгө юм. Сонигч гэдэг нь миний бодлоор эр зориг, хариуцлага, хүний амьдралын төлөөх тэмцэл юм болов уу гэж би боддог. Залуус энэ мэргэжлийг сонгох нь зөв үү? Миний бодлоор бол зөв гэж боддог. Залуу хүн ямар ч ажил мэргэжилтэд дуртай байх ёстой. Ер нь хүний төлөө гэсэн сэтгэлтэй залуу хүн бол энэ мэргэжлийг сонгоод ажиллахад хамгийн сайхан мэргэжил. Орой 02 цагаас 04 цагийн хооронд чалган нэвтрүүлэх байрны жиж үрээр гарчаад өглөөний босолд 5 цагт байсан. Өглөөнийхөө гүйлт, гимнастик, хувийн ариун цэвэр цагаад алба багш гал сонигч бүр өөрөө томилгоо дийлжинд гарахдаа ажил хуваарлж авдаг. Миний хувьд болохоор амрах байрыг авсан. Амрах байрныхаа цэвэрлэгээ үйлчлэгийг хийчихэд одоо 7 цаг 50 минут болж байна. Ээлжийг хүлээлцэхэд 10 минут тутана. Би буцаж эргээд 72 цагийн дараа үр гүйцэтгэнэ. Өөрсөн их орондоо хурдан буугаарта бараад хэцүү бэрхээс зов шантралгүй хайртай орныхоо эзнэн болцгоё.